Write down your assessment. Та үнэлгээгээ бич. Here is the third child. Энд 3 дахь хүүхэд байна. Would you say this Та энэ хүүхдийг унтаарсан буюу ухаангүй гэж хэлэх үү? Write down your assessment. Та үнэлгээгээ бич. Here is the fourth child. Энд 4 дахь хүүхэд байна. Say this child. Та энэ хүүхдийг унтаарсан буюу ухаангүй гэж хэлэх үү? Write down your assessment. Та үнэлгээгээ бич. The first child Нэг хүүхэд сургуугаар сэрсэн учраас түүнд аюултай ерөнхий шинж байхгүй гин. sign is not present. This is the second child. Энэ 2 дахь хүүхэд. This child Тэр сэрж чадахгүй байсан. he has Тиймээс түүнд унтаарсан буюу ухаангүй аюултай шинж байна. the third child 3 дахь хүүхэд унтаарсан мэт харагдаж байсан боловч түүнийг сэрээхэд хэвэн сэрж байсан. it awoke normally. Some children sleep better Зарим хүүхэд их чимээнд унтдаг. can be woken. Гэвч сэрснийхээ дараа сэргэлэн байдаг. They do not have Ийм хүүхэд унтаарсан буюу ухаангүй аюултай ерөнхий шинж байхгүй. We decided that the Бид 4 дахь хүүхдийг ухаангүй байна гэж үнэлсэн. the child did not Хүүхдийг сэрээх гэж оролдоход тэрээр эрүүл мэндийн ажилтнууд руу харахгүй буюу сэрэхгүй. wake her. Even though her eyes Хүүхдийн нүд нь хараастай боловч нүдний хөдөлгөөнгүй. no eye contact. Therefore, Иймээс түүнд аюултай ерөнхий шинж байна гэж үнэлсэн. is present. Another way, амьсгал савтайг хэрхэн үнэлэх. After checking for general Аюултай ерөнхий шинжүүдийг шалгасны дараа assessment, анхны гол шинжийн талаар асуух байдлаар үнэлгээг үргэлжлүүл. ask, Асуу. Does the child have cough? Хүүхдэд ханиалгалт буюу амьсгал сааттай шинж байна уу? if the mother replies, Хэрвээ тийм гэж хариулсан бол хүүхдийг цааш үнэл. ask first. Child with cough. Хүүхэд ханиалгаж байвал түүнд уушгины хатгалгаа эсвэл өөр амьсгалын замын цочмог хүнд халдвар байж болно. You must be able to identify Ханиад шүүхнаатай олон хүүхдийн дундаас уушгины хатгалгаатай 100 хэдэн хүүхдийг илрүүлэх чадвартай байх ёстой. If the child has a Хэрвээ хүүхдэд ханиалгалт буюу амьсгал савтайг шинж байвал асуу. for how long? Хэр удаан? It's important to know Хүүхэд хэр удаан ханиалгаж байгааг мэдэх нь чухал.
has a chronic cough Анхаа ханиалгалт 30 хоног ба түүнээс ч удаан үргэлжилдэг. may be a sign of tuberculosis. Энэ нь сүрье, бактери, хөхүүл ханиа зэргийн шинж байж болно. Determining whether a child Ханиалгалтай хүүхдийг үнэлэх дараагийн нэг чухал алхам бол түүнд амьсгал олширсан шинж байгааг тодорхойлох явдал юм. fast breathing, Амьсгал олширх бол уушгины хатгалгааны шинж юм. count the number Хүүхдийн амьсгалыг 1 минутанд тоол. takes in 1 minute. When a child develops, Хүүхдэд уушгины хатгалгаа үүсвэл уушиг хөшүүн болдог. making it more, Энэ нь амьсгалахад илүү саадтай болгодог. the child's breathing Уушиг нэгтэрснаас бие махбодод хүчил төрөгч дутагдаж, үүнийг нөхөхийн тулд хүүхдийн амьсгалын тоо олширдог. oxygen. Because children's Хүүхдийн нас ахих тутам амьсгалын тоо буурдаг учраас түүнд амьсгал олширсан шинж байгаа эсхийг шийдэхийн тулд хүүхдийн насыг нь анхаарах ёстой. breathing are present. To decide whether Хүүхдийн амьсгал олширсан эсхийг үнэлэхийн тулд хүүхдийн амьсгалыг 1 минутанд тоолох буюу үүнийг амьсгал олширсны босготой харьцуулах хэрэгтэй. compare it with the following cutoff. If the child is aged 2 months, Хэрэв хүүхэд 2 сараас 12 сартай бол та тоолоод хүүхдийн амьсгал олширсан байна гэнэ. 50 breaths. Минутанд 50 ба түүнээс дээш. If the child is aged Хэрэв хүүхэд 12 сараас 5 хүртэх насны бол та тоолоод хүүхдийн амьсгал олширсан байна гэнэ. you count Минутанд 40 ба түүнээс дээш. the child who is Хүүхэд 12 сараас дээш настай бол та минутанд 40 ба түүнээс дээш байна гэж тоолвол түүний амьсгал олширсан гэнэ. We will now watch what Эрүүл мэндийн ажилтан 7 сартай хүүхдийн амьсгалыг 1 минутанд тоолохыг одоо харъя. child takes in 1 minute. Look for the breathing movement. Хүүхдийн тээж болон хэвлийн хаанч амьсгалын хөдөлгөөнийг ажигла. If you are not able to see this, Хэрэв та энэ хөдөлгөөнийг хялбархан харж чадахгүй бол эхээс хүүхдийн цамцыг дээшлүүлэхийг гуй. the child should be calm. Хүүхдийн амьсгалыг тоолох үед хүүхэд 50 байх хэрэгтэй. If the child Хэрэв хүүхэд уйлах буюу уурлаж эхэлвэл эхээс хүүхдэд тайвшруулахыг гуйгаад дахин тоол. calm the child again before counting. The health worker Эрүүл мэндийн ажилтан одоо хүүхдийн амьсгалыг 1 минутанд тоолж эхлэхэд бэлэн боллоо. you may practice. Та түүнтэй хамт тоолж дадлах хийж болно. We'll tell you when to Бид танд хизээ тоолж эхлэх, мөн хизээ тоолж дуусгахыг хэлнэ. select an area Амьсгалын хөдөлгөөнийг харж болох үед хүүхдийн цээжний аль нэг хэсгийг сонго. prepare to start counting. Тоолж эхлэхэд бэлтэг. Start counting Одоо тоолж эхэл.